За мэдээллийн хөтөлбөр тодруулах булангаар үргэлжилж байна. За бүгд найрамдах Солонгос улсын стрит хипхоп холбоо за манай Монгол улсын I Love Events компанитай хамтран за Монголын одоо урлаг соёлын уран бүтээлчдийг бүгд найрамдах Солонгос улсад очиж тоглох за улмаар Монголын одоо соёл урлагийн онцлогийг бүгд найрамдах Солонгос улсад сурчин таниулах. За эсрэгээр бүгд найрамдах Солонгос улсын одоо уран бүтээлчдийг Монгол улсад тоглуулж за Солонгосын одоо энэ урлаг соёлын онцлогийг Монгол улсад бас таниулан сурталчлах ийм соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа. За энэ хүрээндээ манай Монгол улсад бүгд найрамдах Солонгос улсын Рүмэл хамтлаг бас хүрэлцэн ирж уран бүтээлээ Монголын хүүхэд залуучуудад танилцуулсан. Тэгээд бид бүхэн энэ удаагийнхаа тодруулах булангаар Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа Рүмэл хамтлагийн уран бүтээлчтэй цөөн хором ярилцах гэж байна. За тэгээд тус хамтлагийн уран бүтээлч болох Полжи Хуй Жон нараас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэж яриад байна. Та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн мэд. За Монгол улсад ирсэн анхны сэтгэгдэл ер нь ямар байна вэ? 저는 би ингээд Монгол улсад хоёр дахь ирж байгаа. Би 2 жилийн өмнө болохоор Astel гэдэг хамтлагтайгаа ирсэн. Энэ удаа болохоор Rumel гэдэг хамтлагаараа ингээд одоо хоёр дахь ирж байна. Тэгэд үнэхээр миний одоо сэтгэл үнэхээр одоо сайхан байна. Би Монгол улсад бол анх удаага ирж байгаа. Тэгээ анх удаага ирсэн чинь хамгийн гоё нь яг Солонгостойгоо юм шиг CU гэдэг баарт байна. Тэн дотор одоо байгаад одоо хоолнууд нь яг миний амтанд таарсан ийм болохоор одоо айгүй их идээд мөн төрслөн би жоохон таргалж байна. Тэгтэл өнөөдөр би өнөө орой бүр гэрт очиж хонно гинэ бүр үнэхээр надад үнэхээр гайхалтай байна Монгол улс. Монгол улсад хүрэлцэж ирээд бас энэ Монголын хүүхэд залуучуудад өөрсдөө уран бүтээлээ толилуулсан тэр сэтгэлээсээ өчигдөр ингээд бид нар ингээд тоглолтоо хийсэн. Тэгсэн чинь хамгийн гоё нь юу байсан? Хамгийн хэцүү нь юу байсан бэ гэхэлэр айгүй хүүтэн байсан. Би маш их даарсан. Гэтэл нөгөө үзэгчд Монгол иргэд маань намайг айгүй гоёор бид нар хүлээж авсан учраас бүр ингээд орилолдоод, бүр ингээд хашгиралтаад ингүүт тэр бидний сэтгэл хөөрөөд би тэгээд бүр улам ингээд хичээж ингээд дуулж бүжгэлсэн учраас миний дотор одоо халууд үгээд мөн одоо гаднаасаа халууд үгээд үнэхээр аж аргалтайсэн. Үнэхээр сайхан байсан. Өчигдөр би бас маш их даарсан. Одоо цагаагаар айгүй хүүтэн байсан учраас гэхдээ нөгөө Монгол үзэж байгаа Монгол иргэд маань бас тийм хүүтэнд ингээ биднийг үзэн өтлөө дуусан бид нартай хамт байсан учраас би одоо бүр зүрх сэтгэлдээ маш дулааныг мэдэрсэн. Үнэхээр одоо гайхалтай ийм сайхан өдрийг өчтөр өнгөрүүллээ. Монголын одоо уран бүтээлчдээс таних уу? Монголын уран бүтээлчдийн ер нь хамтлаг дуучдын дууг сонсдгоо? Ер нь Монголын уран бүтээлчдийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ та хоёр? Өчигдөр би ингээд хамт ингээд тоглолтод орсон Монгол уран бүтээлчдийг үнэхээр биширсэн. Тэгээд ингээд яг би юм ярьж чадаагүй. Үнэхээр тэр айгуу жоохон одоо надад харамсалтай байгаад байгаа. Би бүр үг сольж чадаагүй завгүй байсан учраас мөн түнчлэн тэр дуучдын тэр дотроос гарч байгаа тэр дуу хоолойны хүч чадал үнэхээр сайн юм билээ. Тэгээ би харин эсэргээрээ жоохон одоо имээсэн. Би тэднээс бүр яг ингээд дуулалтан дээрээ бүр суралцсамаар тийм ундаг гайхалтай хоолойтой уран бүтээлчдүүд өдөр бид нар хамтарч тоглосон. Би яг одоо Монголын одоо орчин үеийн уран бүтээлчид одоо дуучдыг бол сайн мэдгүй. Гэхдээ би өмнөх ирэлтэн дээрээ бас энэ удаагийн ирэлтэн дээрээс одоо ингээд хамтарч тоглож исэн дуучдаас уртын дуу одоо морин хуурыг яг уртын дуу дуулахад бүр тэнд өвдөст ороод тэрийг бүр үнэхээр ингэж гайхалтай сонсоо. Тэгээд хамгийн гол нь би бүр өвдөлтүүлж тийм мэдрэмж авч ингэж сонсч исэн учраас надад бол хамгийн гайхалтай нь Монголын уртын дуу би үнэхээр биширдгээ. Үнэхээр гайхалтай. Монголын залуучуудын хувьд бол бүгд нэг Солонгос улсаа одоо энэ K-pop гэдэг та хоёрын уран бүтээлээ тойрдог урсгалыг бол нэлээд сайн одоо сонсдог, мэддэг. Тэгээд яг энэ одоо манай Монгол үзэгчд фэнүүдийн энэ K-pop дуртай дурлж байгаа энэ хандлагыг ер нь та хоёр маань яг тоглолтоо хийгээд уран бүтээлээ тайзан дээрээс толилуулахдаа ер нь мэдэрч чадсан уу? 네, 어제 블랙핑크 선배님의 로제님. өчигдөр бид нар болохоор Blackpink болон Rumel-ийн одоо яасан Апат гэдэг дууг бид нар дуулсан. Гэтэл ерөөсөө манай Монголын үзэгчид маань бүр жоохон хүүхдүүдээс эхлээд бүр дунд насны тиймүүдээ бүр хөгшин настай хүмүүс хүртэл ингээд бүр Апатын ингээд бүжгийг нь хийгээд бид нар бүр ингээд хамтдаа ингэж дуулж бүжгэлсэн. Тэр үнэхээр гайхалтай. Тэр бол ерөөсөө айгүй гой хүлээж авсан бид нарыг. 쳐줘가지고 너무 기뻤습니다. Би яс өчигдөр одоо нөгөө яг ингээд үзүүлбэрээ үзүүлж байхад одоо Монголын одоо хүүхдүүд те залуучууд ингээд бүр дагаж дуулаад бид нартай ингээд бүжиглээд маш гоё байсан. Тэгээд дараад нь надтаас ирээд ингээд гарын үсэг аваад надтай ингээд бүр гар бариад хамтдаа зураг даруулаад ингээд үнэхээр гайхалтай бүр аюу гоё тэр мэдрэмжийг авсан. Rumel хамтлагийн цаашдын ер нь тийм зорилго юу вэ?
Манай хамтлаг бол цаашдаа болохоор дэлхийд одоо бүр гарсан тий алдарсан ийм хамтлаг байхыг бид нар аяух одоо зорж ажиллаж байгаа. Мөн түүнчлэн бидний дуулж байгаа тэр одоо дууг одоо аваад тий өөрсдийгөө одоо ирч хүч авдаг тийм байгаасаа манай үзэгчид бид нарыг сонсоод манай хамтлагаас бас одоо үгдээ хайр мэдрэмжийг авдаг тий хайрлуулдаг ингээ хамт байдаг тэр мэдрэмжийг аваасай гэж ингэж хүсэж уран бүтээлүүдээ гаргаж байгаа. Би тийм болох зорилготойгоор ингээ цаашд ингээ ажиллаж байна. Би бас яг ихчтэйгээ адилхан одоо үзэл бодолтой байгаа. Дэлхийд ингээ алдарсан ийм хамтлаг болохын төлөө үнэхээр хүчин зүтгэлтэд ажиллах болно. Мөн түүнчлэн дэлхий тойроод өөрсдөө уран бүтээлийг хийдэг ийм болохыг бид нар илүү зорж байгаа. За тэгээд дараад нь ингээд Монгол улсад цаг агаар аягүй гоё байхад ирж дахиж би тоглолт хийж хиймээр байна. За баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан та хоёроо цаашдын энэ том уран бүтээлд нь энэ том зорилгод нь амжилт хүсье. 감사합니다. баярлалаа. Арлан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тодруулга улааны түрээд өндөрлж байна. За манай өнөөдрийн тодруулгын зочноор бүгд найрамдах Солонгос улсын Ромел хамтлаг оролцлоо.